За тэр нэг өдрийн мэндийг хүргэе. Соёлын хэлсэн уулын 100 комын багш баяр байна. За тэгээд өдрийн хамгийн сүүлийн хэлхийг одоо хэлсэн. Суурийн сонголтын чиг хандлагын талаар за ярих болно. За өдөр тэгэхээр цуур гэж ямар хөгжим бэ гэж за цуур гэдэг хөгжим бол миний яг одоо ярьж байгаа 3 нөхтэй модон үлээвэл усаар мөрөж хөгжигддэг ийм нүүдэлчний одоо хөгжим. За нүүдэлчин соёл гэх юм бол үйл зүүн хавар намар гэдэг жилийн 4 өдрөл одоо байгальтайгаа машаар байдаг. Малаа маллаж байгальтай байгальтайгаа зохицож ингэж амьдардаг ийм соёл гэж. Тэгэхээр монголчууд байгаль их дэлхий санаа эзэн одоо ямар нэг далдын эзэн тус содогтай гэж эцтэй үйлс үздэг байсан. Тэр ч утгаараа одоо байгалийн элдв сонин дууд чимээ, голын харгаа болоо, үгсний шуугах чимээг бол өгүүлхэн нэрээ даган дуурайхыг оролдож ирснээс одоо цуур хөгжмийг анх үүсгэх болсон хам болсон гэж бодож үздэг. За тэгэхээр тэгэхээр одоо салхины шуугах чимээг сонсож байна. За салхины шуугах чимээг өгүүлгүй эрхнэрээ дуурах юм бол бид яг суурийн үндсэн одоо үлийг харах барилтаа ижилхэн харагдах гэж салхины шуугах чимээг. За бүгд салхины шуугах чимээг зөвхөн одоо уруулаараа үлээгээд үзэл тавих юм бол нэг юм сонсох юм байна. Хилнийхаа дунд хэсгийг баг зэрэг өргөөд танаар гоо наагаад өгөх юм бол за ингэхээр илүү одоо нөгөө нэг салхины шуугч нэ өвсний хэсгээрээ илүү төстэй болж байгаа. За ингээд монголчууд анх одоо тийм оролтыг хийж байгаа. Осны хагаа болоо осахан гэж хэлж байгаа. Нөгөө нэг зөвхөн өгүүлхэн эрхнэрээ одоо даган дуурайх маань хангалтгүй байсан байна. Тэгэхээр монголчууд одоо Монгол орны одоо өндөр уулах газар голын харгаа одоо голын хөөд агаад байгаа энэ галчирган гэж өгөө урамлын одоо ишний одоо галчирган гишүүн гэдэг. За энэ урамлын иш хэсгийг бол залаад гэж. За энэ иш хэсгийг бол хөндлөлөд тэгээд өглөөд ингээд анх цуур хөгжмийг бол үдээж байсан байна. За тэгээд улмаар бол цуур хөгжмөдөө хүн ардынхаа баяр багтаал гүрнийг одоо ан амьтны алхаа гişтэй гэдэг одоо ая аялгыг оруулахаас гадна одоо бас уул хангаал хийгээд дахих зан үйл болон мөрөд төлөг тавих зэрэг одоо зан үйлийн шинжийг бас цуур хөгжим маань гэж давхар хадгалж авч өгч юм шиг ийм хөгжим төсөв. За тэгээд цуур хөгжим маань бол монголчуудын эртний өмнөө одоо хэрэгжилж байсан гэсэн баримт мэдээ бас нэлээд цоггүй байдаг. Тухайлбал одоо нийтийн төвийн 2016 оны хан улсын жамт сайн хэмээгч өшмөл бол одоо хүннүүгээс хан улсад цуурыг одоо илрүүлсэн нэг баримт мэдээ болоод байдаг. За мөн нийтийн төвийн өмнөх 208 онд Сайвинжи гэж одоо хан улсын гүнж одоо зүүн гарын хүннүү нарт олзлогдоод Монгол одоо хүннүүгийн нутагт 12 жилийн хугацаанд амьдрахтаа бол хүннүү нарын суурийн 18 багыг хэмээн алдар шилдэг зохиосон байдаг. За мөн монголчуудын одоо аман соёлын том томоохон одоо өв болох жаргарын төлд бол баатарлаг жаргарын төлд догшин шар бүгийн бүлэгт бол цуур хөгжмийн талаар тэмдэглэн үлдсэн байдаг. Дөрвөлдсөн байдаг. Мөн Монголын нууц товчооны 12 дугаар бүлэгт бол суурийн талаар ижил үлдсэн байдаг. За энэ ч утгаараа бол цуур хөгжим нь бол монголчуудын эртний язгуур ийм хөгжим үүсгэх юм аа.
За тэгээд суур хөгжим маань одоо эхнээс өнөө хүртэл уламжлагдж ирэхдээ одоо хийц одоо тэр түүхий материалын хувьд бол өөрчлөлт гарснаас биш одоо яг хөгжмийн хэмжээ одоо нүхний цаавар юм уу тэр зэрэгт бол ерөөсөө өөрчлөлт гараагүй. Яг энэ уламжлалт шин чанараараа бидний үед ингээд хөгжөлтөд уламжлагдаад ирсэн ийм хөгжмийн төсөв. За тэгээд суур хөгжим бол 1900 оны ихэнх үед нэлээд автагдаж хаад суурч хүн сууртай айл нэлээд хавуудаад эхэлсэн байсан. За иймхүү хүн хэцүү цаг үед бол энэ үгийг тээж авч үлдэж бүр хожтой залгамжлуулсан гайхалтай нэг хүн бол Урайхан алдартай цуурч одоо Пара Наран цогцолж энэ хүн байсан. За энэ хүн бол 1960-аас 1990 оны сүүлч хүртэл одоо тэр 13 хүнд одоо өөрийн цуурлах эрхийг өвлөн уламжлуулж үлдээсэн ийм авчтай буйнтай сайхан хүн байсан. За тэгээд түүнээс өвлөн уламжилсан одоо суурын өдөр хөтлөгчд бол 2006 онд Өмнөд зурчдын холбоог анх байгуулад суурийн үг хамгаалах ажлууд хийхдээ улмаар одоо ЮНЕСКО 2009 онд яалтаа хамгаалах шаардлагатай соёлын бие төгөөг бос үеийн жагсаалтад суур хөгжим маань бүртгэлээ. Мөн Монгол улсын засгийн газраас бол соёлын үүдийг хадгалж хамгаалах чиглэлээр ажлуудыг хийж байсан. Үүний нэг жишээ нь бол 2014 онд Монгол цуур хөтөлбөрийг бол засгийн газраас хэрэгжүүлж за үүний үр дүн нь бол 19-р зууны дунд үетэй харьцуулахад бол цуур сонирхогчдын тоо, цуур хөгжимчдийн тоо бол маш их эрс өссөн юм зүйлтэй байна. За одоо цуур хөгжмийг бол өвлөн уламжлагчид бол яг энэ үндсэн язгуур хэв шинжээр нь хадгалж цааш нь өргүүлэхэд бол тэр хувийн оруулдаг. За эдгээр одоо 5 хүн бол одоогийн цуур хөгжим хөгжим одоо шив сургалтыг хэмжиж явуулж байгаа. За шив сургалтаас гадна одоо тархины сургалтууд бас 2013 оноос явагдаж эхэлсэн. За тэрний нэгэн жишээ бол би өөрөө одоо 2014-өөс 18 он солиотой гэсэн уулзаад одоо суур хөгжмийн төлөвшсөн. За миний багш бол Санжаа багш солиотой гэсэн уулзын суурын багш мөн цуур урлаач юм уу? Мөн та бүхэн мэдвэх одоо хүү хамтлагийн хөгжимчин, коуч, суурч нэмж алсан багш маань бол 2013 оноос Монгол Улсын консерватори дээр одоо цуурын техникийн сургалтыг эхлүүлж байсан. За энэхүү цуурын техникийн сургалтууд нь бол бий болохдоо нөгөө алдарт суурч одоо наран цогтгой одоо тэр цуурын уламжлалт заах арга барил болон уран сан дээр тохиолдож ингэж үслэгдэж бий болсон. За тэгээд мөн одоо мэргэжлийн хөгжимч төрхийн зэрэгцээгээр бол хөгжим одоо цуур хөгжимд зориулсан хүчний зохиолын одоо мэргэжлийн бүтэлийн зохиол бүтээлүүд бол бий болж ирж байгаа. За одоо наран цогтгой одоо цуурын сурах арга барилын талаар сурах арга барилыг одоо соёлын хэлсэн уулын сургалтанд хэлж явж байгаа. За бид нэр цуурыг эхлээд сурахдаа шууд цуур хөгжмөө бариад үлээдэг. Ерөнхийдөө бусад хөгжмнүүд бол шууд эхлээд хөгжмөнтэйгээ шууд харьцаж эхэлдэг. Цуур хөгжмөндөр яадаг вэ гэхээр монголчууд эртнээсээ өөрсдийн гэсэн тэр заах арга барилтай байсан. За тэрний юу вэ гэхээр эхлээд шууд цуур хөгжмөө барьж авах юм хэрэггүй. Аарууд, хурууд, жижиг чулууч гэх мэт юм одоо хатуу биетийг ашиглаж цууртаа төстэй дуу чимээ гаргадаг гэсэн. За одоо надад болохоор аар хурууд авах болохоор компани бас гарын дор байж болохоор сая кофе брейк дээр хэлсэн. За ийм хүү зүйлсээр цууртаа төстэй аяа болсон.
мөн одоо үзэг харандаад байсан болно. За мөн чихрийн цаас гэсэн бол одоо ийм олон төрлийн жижиг бэлтүүдийг ашиглаж одоо цуурын дуу гаргаж суулгах байсан байна. Энэ нь болохоор ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр одоо хүний өгүүлбэр эрхтэн буюу тэр хил уруулын үйл ажиллагааг цуурын дуу аваад гаргахад илүү одоо өөр жижиг том янз бүрийн биетээр оруулахад тэр хилний үйл ажиллагаа гэсэн тэрэндээ татгалзаад одоо сайжирдаг гэсэн хараа одоо энэ аргыг хэлсэн. Техник мөн одоо наран цогцлогоо уламжлалт заах арга барилаас гадна одоо 2008 онд байсан одоо судалгаа бол цуурын уламжлалт ууралаар 40-д одоо ай айлгуу байна гэсэн юм мэдээдэг. За эдгээр ай айлгуу бол дотор нь уул усны чимээ шугам, гоо зүсгийн дүрсэлсэн мал амьтны аашцсан байдлыг үүсгэн гэсэн одоо хүний одоо аж армил аашцсан үйл хөдлөлт гэсэн зэрэг ай айлгуу гэсэн ангиж болдог. Би та бүхэн цуур хөгжим маань одоо энгийн одоо төсвөр 3 нүхтэй ийм хөгжим юм шиг талаа одоо бас 40-д саяны өмнө одоо дээр үзсэн 40-д ийм айлгуу одоо анх боломжтой ийм хөгжим үсэг. Тэгэхээр өөрийн тэр одоо байгалийн дуу чимээ гаргахтаа бол өрний тэр сонгодог хөгжмөөс ч илүүгээр тэр байгалийнхаа өөрийн үүссэн тэр хүн чанартай илүү гоё зохицож байгаа ийм хөгжим. Тэгэхээр би та бүхэнд уул усны чимээ шугам үүссэн одоо цуурын хамгийн одоо бэлдээр айлгуу хөгжүүлдэг. Эвэн болын ус гэсэн сайхан айлгуу. Өөрөөр бас одоо точин бас жижиг зүйлээ мал амьтны юу байдлыг гэсэн одоо монголчууд бол мөрөндөө хайтаа тэгэхээр мөрний хаа шиг гэсэн айдууд юм байна. Балчин гэрээ юм яа гэж зөвхөн ингээд одоо цуур хөгжмийн техник сургалт нь бол намц одоо үндсэн одоо тэр уламжлалт баяр орон сан дээр бол туулж байгаа. Дээрх одоо 40-д айлгуунаас бол дээрх одоо их сургуулиудаас бол наатанд бичиж хөрвүүлэх ажлыг бол техник сургалт нь орсон байна.
그것은 자 тэгээд одоо олон галгараа бүрийн одоо мод үйлсэн одоо яг 10 цогтойн өөрийнх нь одоо тогсон 1995 1983 он тогсон тэгээд бичгүүдээс одоо маглах ийм техникийн сургалт хийснээр хийж байгаа. За мөн одоо уламжлалт одоо урын сан заахаас гадна одоо цөөх хөгжмийн одоо техникийн сургалтанд орсноор бол мэргэжлийн хөгжмийн одоо аюулгүй цөөх хөгжмийг сурснаар одоо хөгжмийн зохиолч маань бас цөөх хөгжмөд зориулсан зохиол бүтээлүүдийг төрүүлсэн. За тухайд одоо 2013 он өнөө дөөлхий лив цоорын болшил. За тэр юм маань бол 2016 онд хатан дайсан өмнө мөн одоо том хэлбэрийн бүтээлүүд хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд одоо ирсэн. За тэрний нэг жишээ бол өвөр бүрээ суурийн концертыг бол үзээ барьж байна. 2017 онд. За мөн суур хөгжим зориулсан томоохон одоо алаахан гэж хөөмийн хөрөлөөр одоо солиулсан. За энэ хөөмийн хөрөлөөр бол 3 бүлэг 7 үзэгчтэй ийм дуурлага гэж. За энэ дуурлахт бол хөөмийн гоцлол цэцэлсэн одоо суурийн гоцсон тийм зохиол бүтээлүүд бол байдаг. За миний хэлбэл бас мөн одоо суур хөгжим зориулсан бүтээлүүд өөрөө болж байгаа. За саяны сүрээ тойрон гэж юм одоо хааж бичиж байгаа. За энэ орчин үеийн зохиогдож байгаа суурийн аялгуунууд бол ямар онцлогтой байдаг вэ гэхээр уламжлалт суурийн аялгуу бол тухайн одоо мал амьтны алхаа гişгэн үйл хөдлөлийг бол нэг богино аялгуугаар илэрхийлээд түүнийг олон татах маягаар хийж харин одоо хөгжмийн зохиолч хөгжмийн одоо төлөвлөлтөд зур хөгжмийн орсноор бол ихэлтэй төсвөлтэй өргөнөлтэй одоо яг нэг сонгодог маягаар одоо зур хөгжим зориулсан одоо аялгуунуудыг сонгож байна. За ингээд зур хөгжим бол техникийн сургалтанд орсноор ийм хөө давуу тал гарчээ. За одоо ингээд дөрөв хэсэг. За монголчуудын элдвээс өнөө хүртэл цоолхыг уламжлалтаа ахуй амьдралынхаа гэвшин соёлынхоо онцлогийг тусгасан аян аялгауны уран сан бүтээл бий болсон байна. Мөн одоо наран цаг цогтоо бол өөрийн дээд 5 үеэсээ уламжлсан заах арга барил болон аялгауны уран сан өнөөгийн цуурын сонголтын одоо үндэс болсон байна. За мөн пара наран цогтын заах арга барилын уламжлалыг орчин үеийн сургалтын агуулгад ослуулж хөтөлбөр боловсруулан түүний уран сан судалж нотолсон тус үеийг хадгалан авч үзэхэд одоо чухал нөлөөтэй болсон байна. За мөн одоо техникийн сургалтаар хөгжмийн мэргэжлийн боловсролтой сургалтчид сурах үеийг эзэмшдэг суралт зориулсан хөгжмийн бүтээлүүд бий болж цуурын уран сан бол хэц дэвшиж гарч байгаа. Ийм одоо давуу талтай байна. За